За сайн байцгаана уу? Өнөөдөр Хөх ертөнц Тэнгэр боловсролын баясгалан багштай юм подкаст хийж байна. Тэгээд хүмүүсээс нийтлэг юм түгээмэл асуултууд байдаг. Дээрээс нь мөн миний би баяр туяа бас сонирхсан асуултаа баясаа багшаасаа асуухаар болж байгаамаа. За асуулт 1. Зовлон байхын давуу тал гэж юу н байдгүй хүмүүс зовоод байгаадаа юу н маш их гутардаг. Уусаа надад ч нэг айгу бурхан хүн болгоны мэдчих хэвээр асуудал. Ер нь бүх юм чи одоо ингээд нэг юу вэ штэ. За хүний амьдрал өөрөө нэг юм төлөвтэй биш штэ. Ер нь нэг хөгжлийн төлөвчүүд юм амьдралын төлөв нэг боналт өсөлт оргил үе тэгээд буурал гэдэг нэг синусоид хэлбэр гэн тийм үү ингэсэн нэг замаар тэр шиг дандаа хүн оргил дээр байгаад байх дандаа хүн доор яроолт байгаад байх эсвэл унаж босож ингээ яваад байх юм чинь өөрийнх нь нэг улс орны хувьд ч тэр байгаль цагуурын хувьд ч тэр хүний насны хувьд ч амьдралын тэр тоолол дундч түүх дундчсан. Заавал хүн зовлон байж зовлон туусан хүн зовлон байдгийг мэддэг болж байгаа. Зовлонгоос өөрийгөө ялаад ингээ гаргаж чадаад жаргал гэдэг юм уу тийм амар амгалан төлөв рүү шилжиж чадсан зовлонгоос гарах гарц байдгийг мэдчихэв. Тэгээд зовлон туусныхаа дараа ингээ амьдралдаа ухаажаад тэнхээжээд тодорхой юмны амжилтанд хүрчихсэн гэдэг юм амар амгалан зүйлийн үн цэнийг таньчихсан хүмүүс нэг зовлон өөрт нь ямар давуу тал болгосныг илүү таньж мэдэн штэ. Тэгээгүй ингээ жаргаал байгаа гэдэг юм их эрх таних байгаад байгаа гэдэг юм дандаа нэг төвшин гэдэг юм бүх юм бэлэн хагалуун байгаад байгаа хүмүүс яг үндэ олно нэг сайн муу хоёр төрлийн хэмжүүрийг хэмжиж мэддэггүй. Зовж ижил. Тэгтээ заавал зовх ёстой гэдэг утгаар хэлж байгаа биш. Зүгээр зовлонгийн үнцнийг ухаарахгүй эсвэл аз жаргалынхаа үнцнийг ухаарахгүй байгаа бол тэр зүйлийг ухааруулахын тулд тухайн хүний амьдрал тодорхой бэрхшээлүүд гэдэг юм уу тодорхой тууллууд тохиолдоод тэрийгээ хүн бол яг өөрт нь хэцүү гэдэг утгаараа даван туулахад бэрхшээлтэй гэдэг утгаараа зовлон гэж үзээд байгаа. Тэгэхээр жинхэнэ зовлон бол бас тэр биш л дээ тий. Жинхэнэ зовлон одоо жишээлбэл ингэж ярьдаг шүү дээ. Хүнд өвдөж үзсэн хүн л өвчин ямар хэцүү юм бэ? Жинхэнэ зовлон чинь өөр ширтэй байх гэдэг юм уу? Ганцаараа байх гэдэг юм уу? Хүссэн юм авч чадахгүй байх бол зовлон биш юм байна. Хамгийн том зовлон өвчин юм байна гэж ярьдаг. Бүр ингээд нэг өөр ширэнд ороод өстой хармаандаа ганц төгрөгчгүй гэдэг юм уу те тэгж явсан хүн өршөргүй байхын жаргалыг гэдэг юм уу? Одоо өршөр бол жинхэнэ одоо маш том зовлон юм байна. Тэрний хажууд бол хүн одоо юу гэдгийг ямар нэг том даалгаварч гэдэг юм уу эсвэл одоо бага хэмжээний өвдөлт бол хажууд нэг хайгуун байна. Хүн эрүүл сарвал өршөргүй байх юм бол тэгээ эрүүл байх юм бол юм амжилт нүрдэг. Ер нь бол заавал нэг юм амьдралын туулал заавал байх хэрэгтэй гэдэг. Хүн тэгжээж л ухаан сууд. Ухаан гэдэг юм зүгээр байжаад хизээч ирдэггүй. Туршлага гэдэг юм зүгээр суужаад хизээч ирдэггүй. Тэрний хооронд монголчууд ярьдаг ш тэ. Нэг одоо 1000 удаа сонсохоор нэг удаа үзчихээ. Тэр зовлон бурхан багш хэлснээр зовлон байх нь гарцаагүй үнэн. Зовлонгоос гарах гарц байдаг нь үнэн. Зовлон үүсгэсэн шалтгаан байдаг нь үнэн гэдэг. Нэгдлийн дөрвөн ингээд нэг зүйл байгаа шүү дээ. Энд нэг юм монголчуудын нэг зөвлөг байдаг шүү дээ. Үннээрээ бол өхөр тэргээр туулаг үүснэ гэд. Ер нь яг үнэн гэж юуг хэлээд байгаа юм бол үнэн байхаар хүмүүс их нөө сул дорой мэдрэмжийг авдаг. Одоо сул дорой байх мэдрэмжийг авахгүй тул хүмүүс үнэн байдаггүй юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр үннээр амьдрсны одоо сайхан нь баялаг нь юу юм бол яг нөгөө бид нар ч нэг энэ дэлхийд ч явах те хүн бол төрхтэй нэг өөрийн гэсэн туул одоо үеийн үрэлж гэдэг юм уу тэгж ярьдэн ш. Тэр үеийн үр дотор чинь худлаа явж болохгүй гэд. Худлаа явах юм бол хуурмаг байх юм бол чи үеийн юм уу хэлэх нь муу хөтөлбөр дуннаа
Үннээр хон бол чи угаасаа нэг сайн хөтөлбөр гэдэг юм уу? Үлийн үр юм уу? Одоо хөтөлбөрүүдэд бараад гэгэрлийн тодорхой замд орлоо гэж ярьдаг. Тэгэхээр нэг бид нар ч нэг хөгжих гэж ирсэн өөртөө нэг үнэн байд сурах гэж ирсэн гэдэг утгаараа хүн болгон дотроо нэг үнэн зөв байхыг, үнэн зөвлөлтөй учрахыг бол хүсдэг. Гэхдээ нэг үнэн одоо ингээд энэ одоо бидний иргэн тойрон ингээд хотлохор ингээд зүйлүүд ингээд хийгээл явж байгаа хүмүүс яг цаг хугацааны богинохон цаг хугацаанд ингээд сайхан яваад байгаа юм шиг хүмүүс харагддаг л та. Тэгээ үнэн явж байгаа үнэн зөв зүйлийн төлөө зүтгэж байгаа хүмүүс нь ч гэдэг юм уу. Жохон тийм гадуур хутаад байгаа юм шиг эсвэл нэг илүү хэцүү юмтай уулзраад байгаа юм шиг ингээд ганцаардаад байгаа юм шиг ингээд тиймэрхүү байл анзаардаг. Тэр утгаараа нэг үнэнтэй хамт үнэн дээр байхлаар хэцүү гэж хүмүүс боддог. Гэхдээ тийм биш. Яагаад гэхээр нэг үнний нэг хэмжүүр гэдэг одоо үнний одоо үннийг шалгаад явж идэг зүйл гэж заавал байдаг учраас тэр сая хэлж шít үннээрээ бол хүрт тэргээ туулааг үүснэ. Магадгүй нэг энэний цаана үнэн гэдэг зүйл үргэлж байгаа шүү. Хизээ нэгэн цагт тэр үнэн одоо чи үнэн явсан бол үнэн одоо үнэн явсан гэдэг зүйл чинь шагналт шиг тийм үсгүй урамшуулч юм ирэн шүү гэд. Тэр утгаараа л үннээрээ бол тулааг үүснэ гэж ярьж байгаа байхаа. Тэгтээ нэг би ч хүмүүс тэгж ярих мөн хэсгийг мэдэхгүй байна. Хүмүүс нэг сүнсний мөнхийн амьдрал одоо дараа төрөл байдаг гэдгийг хэр мэддэг юм бол дараа төрөл байдаг гэдгийг мэддэг хүмүүсийн хувьд эсвэл сүнсний тодорхой хэмжээний хөгжлийн тийм шат дамжлага байдаг дэлхийд хүмүүс олон удаа сүнсэн биеэрээ өөр махан бие төрдөг гэдгийг мэддэг хүмүүсийн хувьд бол хаасан асурангууд эрлэг гэдэг зүйл шүүдэг. Тэр эрлэг номоо хаан гэдэг чинь өөрөө үнний эзэн. Тэгээд тэн дээр очиж шүүхээр хэцүүжсэн чи үнэн замаар явсан байна. Чи үннийг хамгаалсан байна. Чи үнэн дойрох гэж хичээсэн байна. Чи магадгүй зарим зүйл нь чиний үнэн гэж таньж байгаа зүйл худуу байж болох ч чи тэрийг өөрийнхөө үнэн гэж итгэсэн учраас тэр үннийг хамгаалахын төлөө тэгж одоо өөрийгөө золиослсон байж гэдэг. Тэр нь одоо үнээр явсан үнд хүр тэргээ тулааг үсдэг гэдэг утга шиг нөгөө одоо шагнал гэдэг юм сайн заяа болох гэж гэдэг юм дараа төрөлдөө харцангуй илүү үнэн нийгэмд амьдрах шиг гэдэг юм те. Эсвэл арай илүү өндөр сүнсний хэмжээстэй ертөнцид очиж амьдрах юм. Тиймэрхүү боломжууд олгодог утгаараа тэгж хэлж байгаа. Тэгэхээр эрлэг гэдэг зүйл байдаг гэдэг нь бол үнэхээр хууль энэ нарт ертөнцид хууль байгаа ш тэр чинь ер нь яах гэж хууль байгаа даа. Үнэнийг л хамгаалах гэж байгаад байгаа ш. Үнэн зөв зүйлийг хамгаалах гэж, үнэн зөв зүйлийг нийгэмд хэвшүүлэх гэж. Тэр нь болохоор хууль байх одоо хуулийг л гажуудуулаад гэдэг юм хөсөрдүүлээд байгаа хүмүүсийг бур болохоос хууль нь өөрөө үннийг ирчүүлээд үнэн гэдэг зүйл болоод хизээ нэгэн цаг тэр үнэн гэдэг зүйл нь зөвлөлт хүмүүс хүрэх боломжтой гэдэг үнэн тэрийг олж харна гэдгийг баталгаад байж байгаа. Нийгэм юм болчоод хүмүүс тэгээд байгаа. Тэр ямар ч хэцүү байсан бол үннээр явж л байх ёстой л гэж явах нь зүйтэй л гэж хэлэх гээд. Яагаад гэвэл дараа төрөл байдгийг мэддэг хүний хувьд эрлэг гэдэг зүйл байдгийг мэддэг хүний хувьд энэ ертөнцид нэг хууль гэдэг зүйл байдаг хэрэгждэг гэдгийг мэддэг гэдэг юм гадралдаг болсон гэдэг хүний хувьд бол наадах ч юм бол хүр тэргээр тулааг гүйцнээ нэгэн цагт. Хичнээн бэрхшээлтэйсэн ч гэсэн хизээ нэгэн цаг шагнал болоод ирнэ л гэсэн. Тийм. Тэгвэл нэг юм тодруулж хэлмээр санагдлаа. Одоо ингээд гадуур ийм хүмүүс маш их байна. Миний үнэн чиний үнэн. Зүгээр хүн болгон тунхаглаж байна. Өөрөө ингээд улаан цаан худлаа ярьдаг нэ. Би чи их үнэн шударга юм болохоороо гэд. Тэгэл яриа үйлдэлийг харахлаар улаан цаан худлаа ярьдаг. Цаашаараа туудуутай үйл хийдэг, хуурмц цан гаргадаг байна. Өөрөө ч өөрийнхөө тэр яриад байгаа үнэн гэж зүйлийг хаана байдаг ч мэдэхгүй тийм хүмүүс зөндөө байна. Эсвэл ингээд хүмүүс маш олон энэ чинь л үнэн байхгүй, тэр чинь л үнэн байхгүй, энэ чинь л үнэн байхгүй гэд маш олон худлыг үнэн гэдэг нэрийн дор ингээд талхлаад бас тэгээд өөрийгөө тэрэнд ингээд итгэцэн байна. Одоо чи би зөв энгийнээр ярил л да. Одоо юу гэдгийг чи яваад ирэх юм бол өдөр шүн болдог байлаа гэж бодоход улаан цагаан өдрийг эн чинь шүн байгаа үсттэй гэдээ ярьж чадхаар тийм хүмүүс бас байна шүү дээ. Тэгээд тэрийгээ бүр ингээд шөнийгөө энэ бол өдөр гэд итгэцэн байдаг шиг тиймэрхүү илт нүүнх худал юмыг үнэн гэж ярьдаг хүмүүс бас байна шүү дээ. Тэгэхээр энэ олон худлууд дэндүү олон байна. Үнэн бол нэг л одоо ганц ч юм уу
байх боломжтой бэ штэ. Гэтэл нөгөө нэг 10 20 30 хүн ингээд 30 худлыг бүгдээрээ ингээд үнэн гэдэг ингээд маргаад тахлаар нөгөө нэг үнэн гэдэг зүйл зөөр бүдгрээд аль нь үнэн юм болоо гэх хүмүүсээ төөрөлдөх тийм хандлага байгаад. Гэтэ үнэнийг хүн хэмжиж болдог л да. Яг үнэн гэдэг зүйлийг хүн энэ хүний ярьж байгаа үнэн үү? Эсвэл энэ зүйл үнэн үү гэдгийг хэн хэмжиж чаддаг вэ? Тухайн хүний өөр хүн зүрх сэтгэл хэмжиж чаддаг. Хүний зүрх. Хүн юмыг ингээ яг зүрхэндээ тулгаж хүлээж аваад өөрөөсөө одоо хүмүүс дотор хүн гэж ярина уу, юу гэж ярина хамаагүй. Яг зүрхнээсээ л энэ үнэн үү гэдгийг асуухад зүрх өөрөө хүнд бол энэ хутлаа байна, энэ тийм зөв биш байна, энэ жоохон дэгс байна гэдэг хэлээд яг үнэн зүйл дээр хүн өөрөө ирэхгүй энэ үнэн штэ гэж цаанаас нь яг зураад авч байгаа юм шиг тийм мэдрэмж орж ирдэг юм аа. Нэг зөв шиг юм шиг тий. Үнний хамгийн гол эрхтэн бол өнгөлцөг гэж ойлгож байгаа. Өнгөлцгээрээ дамжуулж мэдрээд өнгөлцөг эн чинь үнэн гэж шууд хэлж идэг. Эсвэл хүмүүс зүрх сэтгэлээ чанахгүйгээр аман дээрээ үнэн гэдэг эсвэл өөрийнх нь ингээ яг үнэн гэж мэдэрсэн зүйл байж штэ. Би ингээд энэ яг миний явах замтай зам байна. Энэ яг миний эзэмших ёстой мэргэжил мөн байна гэж бүр цаанаасаа тэмүүлэл цаанаасаа ингээд тэрийг ингээд бүр ингээд хүсээд байж хахад нэг хүн болохоор наадах шин шал хутлаа тийм шиний явах зам наадах чинь би чамайг тэр замаараа бо сайн гэж байна. Эсвэл чи тэхэл байхгүй гэж эсвэл аав ч юм уу тэнцд ингээд олон замаар ингээд явуулах гал те. Тэгээд тэр л хамгийн үнэн тэр зам руу хүрэл амжилтанд орно. Тэр л чиний яг өстэй эзэмших ёстой мэргэжил. Угаасаа чинь тийм л зургтай байна гэдэг ингээд бас төрөлх тал байдаг л да. Тэгэхээр үнэн гэдэг зүйлийг хүн өөрөө л илүү мэддэг юм дөө. Өөрөө л хүн мэддэг юм биш. Тэгэхээр маш олон хүмүүс нөгөө нэг өөрийнхөө үннийг мэдэрч чадсан тэр үнэн гэж итгэж чадсан зүйлээ бас их амархан нөгөө нэг бусдын ятгалаг гэдэг юм уу бусдын үгэнд ороод их амархан орхих гээх тийм хандлага гарч ирээд байхлаар үнэн жоохон үн цэнгүүдээд эсвэл үнэн гэдэг зүйлийг ховор юм шиг тийм ойлгоод байдаг болчаад байна. Гэтэ ямар ч зүйл энэний эцэг юу хэлэх гэхээр үнээр явах хэрэгтэй гэж хэлэх гээд байна. Үнээр явах гэдэг нь харин учиргуунуудыг цээж дэлдээд ингээ асчаад байх гэсэн үг биш ээ. Үнээр явах зам маш олон шүү. Ухаантайгаа хамт ухаанаа зараад үнээр явах боломж байгаа. За дараагийн асуулт маань орчин үед хүүсийн ялгаа одоо багасаад байгаа. Нүүдэлчин ах амьдралд эрэгтэйхэн үүргийг эмэгтэйхэн үүргийг ингээд гэртээ малаа хариулахтай ч юм ингээд үүргээрээ хойрлоод авдаг гэсэн малыг орчин үеийн нийгэм сорьшвол яг энэ өнөө үед эрэгтэй хүний хийх ажил, эмэгтэй хүний хийх ажлын ялгаа нь байхгүй болсноос одоо нэг хүндлэл бишрэлж гэдэг юм уу яг нэг тийм эмэгтэй хүний эрэгтэй хүний шин чанарыг тодтогсон зүйл нь багассан юм шиг санагдаад ер нь бас хүмүүс ч гэсэн ер нь бол эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг болчих, эрэгтэй эмэгтэй шиг болчих гэдэг юм уу ийм яриа нилээдгүй байгаад байдаг. Яг ийм нөхцөлд танд бас тэгж анзаарагддгөө. Тэгээ ийм нөхцөлд буцаад нүүдэлчин ах руугаа одоо буцах ёстой юу яаж энэ хүүсийн шин чанарыг тацсуул зүгээр гэдэг юм бол зөв. Яг энэ саяны нэг асуусан асуултанд олон хүчин зүйл нөлөөлж байгаа л да. Олон хүчин зүйл. Нэг ах уу буюу амьдрах хэв маяг бол нөлөөлж байгаа нь үнэ. Дээрэс нь нэг боловсрол гэдэг зүйл нөлөөлж байна бас. Дээрэс нь байгалийн өөрийнх нь нэг эрчим энергийн одоо нөлөөлөгч бас байгаад байгаа гэсэн гэдэг нь одоо манай дэлхий чи өөрөө ингээд нэг арга бэлгийн эрчмийн яг тэнцвэр дунд байх хэвээр. Арга эрчим 50%, бэлэг эрчим 50% ч гэдэг юм уу. Арга эрчим гэдэг нь юу гэсэн гэхээр илүү нэг махан биеийн хөгжлийг шаардсан гэдэг юм уу да. Нөгөө бэлэг эрчим гэхээр илүү оюуны гэдэг юм уу, тийм эмгтээлэг гэдэг юм уу, тийм инхрийн ялдам тэр эрчмийг бэлэг эрчим гэж ерөнхийдөө хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эрчмийг нөгөө тэнцвэр нөгөө дэлхийн байгаль дээр их алдагдчихсан бас нэгдүгээр. Хоёрдугаар нөгөө суурин соёл иргэншилчин өөрөө ер нь энэ хөгжлийн чих хандлага өөр нь ямар байгаа та нар ингээ харалт дандаа хүний сайн сайхны төлөө гисэн гэрнээ хүнийг залхуу болгох ч гэдэг юм уу бэлэнчлэлтэй аль болохоор хөдлөхгүй зүгээр сууж байгаа гэж бараг хоолоо ингээд жажлаад ингээд идээд бараг тийм
Удахгүй тийм төхөөрөмж гарах байх. Хүний өмнөөс хоол иддэг. Одоо хүний өмнөөс ингээ бүх юм хийчихэж штэ. Би ямар юу ч хийх шаардлагагүй байж итл энэ олон одоо механикцсан гэдэг юм компьютерцэн тоног төхөөрөмж бүхнийг хийж энэ дээрээс нь хүмүүсийн амьдралын залхуу болгоцсон хүн чинь бүр булан залхуу болно. Тэнгүүт бэлэн гэрээ үйлчлэгч гэдэг юм эсвэл туслахууд гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар бас нэг юу яаж байгаа л да. Амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа. Тэр нь болохоор эрэгтэй хүмүүсийг залхуу болгох гэдэг юм. Эрэгтэй хүмүүс нэг ер нь өөрөө эрэгтэй хүмүүс яах гэдэг вэ? Өөрийнхөө эр даавар гэдэг юм эр чанарыг хадгалах ёстой шүү дээ. Тэгэхээр эр даавар эр чанарт нь илүү нөө дэлүү одоо зүрх дэлүү бөөр гэдэг эрэгтэнгүүд илүү давмгайлна. Гэтэл энэ эрэгтэнгүүдийн нэгдүгээр сул суулгаад байна. Хөдөлгөөнгүй байлгаад байна. Хоёрдугаарт тэр эр зөргийн ямар нэгэн тэр эр зөргийн дааврыг гэдэг юм уу чанарыг одоо өргөлж хөвлөж явах тийм амьдралын сорилтууд их бага болчиход байна шүү дээ. Цэрэгт явахаа багасч чаад байна. Ямар 93 одоо наадан гэдэг шиг эр хүний чанарыг шансаажуулж өгдөг нөгөө хурдан морой унаад явах нь гэдэг юм уу эсвэл барилдаад ноцолдоод явах нь эсвэл ямар нэгэн спортын төрлөөр хичээллээд ном сумаа харавдаг гэсэн жүү яад гэсэн жүү одоо зэрлэг ан амьтантай нүүр тулаад ингээд тийм юмуд байхгүй болчихлоор ч нэг хүсэн хүсээгүй эр дааврууд тэндээс ялгарахгүй байна. Тэр эргэтнгүүд тэгж одоо айцыг давсан гэдэг юм уу эрэмгийн байдлыг хөгссөн тийм үйлслүүд чихгүй сэтгэлийн тэр нэг хөдөлгөөнийг ч гарахгүй махан бие нь ч гэсэн тэгж нэг одоо бэлдарж тэнхээж өөрийгөө тэгж хөгжүүлэхгүй утгаард тэртээ тэр хүн нэг эр даавар нь дарагдаад ирчихэж байгаа учраас тэр хүмүүс чинь нэг тэгээд илүү эмгтээлэг ингээд дааврууд ялгаруулах үйлдэлүүд хийж штэ эргэжтэйчүүд жишээлбэл одоо хошуу нь илүү их ажиллаж байгаа ч гэдэг юм адгийн наазах нь тэгээд эмгтэй хүний одоо ачид цэвэрлдэг ажлууд илүү хийж эхэлж байна. Тоогоошног барьдаг ажлууд илүү хийж байна. Ирчүүд яг нэг үг хэлээд. Тэгээ энэ бүгд чинь бас л нөгөө эмгтээлэг даавар эртний хүнд ялгарна шүү дээ. Тэр чинь адилхан тав махтын бүтээл гэдэг юм адил ерөнхийдөө адилхан төстэй дүү. Тиймэрхүү юмуд нөлөөлж байгаа хаа. Тэгэхээр би энийг нөгөө олон хоногийн жишээ ингээд оторт явахгүй байна. Адуу мал харж шүн хонохгүй байна. Тэр чинь маш олон тэгээд нөгөө ер нь л яг олон зүйл нөлөөлж байна. За тэгэхээр нөгөө буцаад тийм байдал руу орохын тулд заавал нүүдэлчин авахар шилжихгүйгээр бас орох боломж байгаа л байх л та. Боловсролын салбар дээр энэ талаар анхаарах хэрэгтэй баг. Эрэгтэй хүмүүсийг эрэгтэй хүмүүсийг эрэгтэй болгож монголчууд гэдэг чи ирээдүйд ирэх хүн болох хэрэгтэй. Чи одоо баг уйлд одоо уйлж болно нулимсаан тогтсоо одоо хүний нүднээс далд уйлж гэдэг юм эсвэл одоо аахар шахам дээр ингээ уйлаад гончгоноод байх шаардлагагүйгээд нэг бас өсгөж байгаа тийм эн чинь боловсрол шүү дээ. Нэцэг юм боловсрол сургуулийн одоо боловсрол гэх нэг олон төрлийн боловсрол дунд нь энэ эрэгтэй хүмүүс эрэгтэй болох эмэгтэй хүмүүсийг ирээдүйд их хүн болгох тэр боловсролын юунууд дутагтаад байна. Арга барилуд гэдэг юм уу? Боловсрлоор шийтгэхэд нэгдүгээр эцэг их өөртөө боловсралтай болох хэрэгтэй. Эрэгтэй хүүхдийг яаж хүмүүжүүлэх, эмэгтэй хүүхдийг яаж хүмүүжүүлэх гэдэг эцэгчүүд боловсралтай байх хэрэгтэй. Дээрээс нь эмээ өвөөнөр нь өөртөө бас тэр боловсралтай байх хэрэгтэй. Аваачаад хүүгээ одоо зээ охин шиг өсгөж болохгүй ч гэдэг юм. Тэр нялхамсуу, эрхэмсүү, танхил, уйланхай өсгөж болохгүй, өмнөр нь ороод бүх юм хийгээд яж болохгүй. Энэ чинь өөр нийгэм том ингээд айгуу тийм системээр нь өөрчлөх гэдэг юм тийм л юм болчиход байна. Тэгээ багш нарын хувьд ч гэсэн бас өөр болох хэрэгтэй. Дээрээс нь монголчууд л юм бол яг ч монгол гэдэг нэр томьёотой монгол гэж өөр нүүр царайтай тэгээ монгол үндэстэн ястан гэж төрөөд байгаа. Монголчууд өөрсдөө нь соёлын онцлог гэж юм байна шүү дээ. Спортч байна. Зүгээр амьдрал ахуй зан заншилтанд байна. Тэр бүгдийг орхиж гиснээс л болж байгаа доо. За ойлголоо. Дараагийн нэг асуулт маань дотоод гал
эрч хүч ер нь хязгаартай байдгүй. Одоо ингээл нэг суухаараа ингээл юмыг ингээл бүхнээ зориулаад ингээ хийчдэг штэ. Тэнгүүт ингээл маргааш ингээл эрч хүчгүй болчдөг ч юм уу. Тий. За дараагийн асуулт нь дотоод гал эрч хүчний тухай. Одоо нэг ингэдэг штэ ингээл нэг ажил руу ч юм уу нэг зүйл рүү ингээд бүх анхаарлаа хандуулаад ингээл бүх зүйлээ ингээл зориулаа хийнгүүт маргааш ч юм уу хэсэг хугацааны дараа нэг ядралтыг авдаг. Том зураглалаар бол ингээд залуу наснда ч гэдэг юм уу бүх зүйлээ ингээд зориулсныхаа дараа нь ингээд шинэ юм хийх тэнхээгүй болчдөг ч юм ингээд дотоод гал ийм эрч хүч гэдэг зүйл юу нь яаж ийм дондаршгүй дуусшгүй тийм байлаад юм бол энэ ямар нэгэн сүнсний зорилго гэдгээс хамаардаг уу эсвэл ямар нэгэн зүйлээс эрч хүч энергийг татаж аваад байдаг юм болов. За ийм нэг бас л би одоо сүнслэл ярих гал байна л да. Яагаад гэвэл эрч хүч гэдэг зүйл ярихын тулд дотоод гал эрч хүч гэдэг зүйл чинь өөрөө сүнсний гал гэдэг зүйлтэй нэг төлхөө холбоотой учраас би яг сүнс ярихгүй болохгүй байх гэдэг. Тэрнээс биш зүрх гэдэг зүгээр ингээд цогцолж байгаа хэрэгтнээс гал гаргаад ирж байгаа биш, элэг гэдэг зүйлээс гал гаргаад ирж байгаа биш учраас энэ өөрөө илүү эрчмийн төвшин, энергийн төвшөнд яригддаг учраас тэргээр л яриа. Тэгэхээр ингэдэг нэг ойлголт байдгийн байд. Миний ойлгосноор шүү. Бид нарт яг сүнс өөр ингэсэн галтай байна. Тэр гал дээр нэг тэр галыг бид нар шатааж өөрөлдвөл одоо би хүртэл ярьж байгаа галыг шатааж хүн хоолоо идэж байгаа, галыг шатааж хүн хөдөлж байгаа. Тэгэхээр эхлээд нэг бүх юмыг бол энерги нэгдүгürt гэдэг л ойлгож хэрэгтэй. Энерги дотор нь өөрийнх нь энергийн гал гэдэг зүйл байгаа. Тэгэхээр сүнсэн дотор өөрийнх нь гал гэдэг буюу ам буюу гал гэдэг зүйл байгаа. Тэгэхээр ийм нэгэнтээ тэр чинь энерги нэгдүгürt энергийн орон зайд энерги өөрийнхөө нэг за энэ сүнсний гал гэх юм бол гал гэдэг тэр нэг одоо хөдөлгөгч хүч. За гал тэр болохоор өссөн хүсээгүй тэр сүнс чинь өөрийнхөө нэг энергийн орон зайтай холбоотой байгаа. Тэр гал орон зайтай холбоотой байгаа. Тэгээ чи үнэхээр тэр сүнсний галыг шатаах тэр зүйлээ зөв зүйл зориулж ивэл одоо тэр жишээлбэл одоо тоо бодохдоо дуртай сүнс байя гэж бодъё. Тэгээ тэр хүний үнэхээр дуртай зүйл тэр сүнснийгаа дуртай зүйлийг тэр сүнс ингээл арайгаад байгаа гал одоо нарнаас ч юм уу тэг ингээл галан орон зайдвас ингээд галаа татчих штеп. Тэгээд өөр дөрөө хураа цуглуулад бидний махан бидөгөө зүрхийг цогцлуулад бусад эд эрхтнийг ингээм амьсгалуулад хөдөлгөөд байлгаж заахаа тэр галаас нь чи дахиад гар хөлөө хөдөлгөө зурах гэдэг юм уу тоо бодох гэдэг юм уу тархины олон эсүүдээ ажилуулах дахиад ингээ гар хөлөө хөдөлгөө бичих тэгээд тунгаах цэцлэг гэдэг энэ олон үйлдэлтэй чи тэрийг зарж байгаа. Гэтэл тэр сүнс үнэхээр тэр нэг тоог бодох дуртай яг тэрийг хийх зүйл тэр тухайн цаг хугацаанд тэр зүйл мөн бол тэрэндээ бол ингээ хязгааргүй суугаад нэг галаа татаал галаа зарцуулаад одоо сүнс үүдгийн нэг 100% галтай байх хэрэгтэй бол 10% зараад одоо тоо бодохдоо зарж хагаад сүнс дахиад 10% зарцуулсан 10% нөгөө галан орон зайтайгаа холбоотой долгионороо гэдэг нь галаараа дамжуулаад бас татаад авч байгаа тохиолдолд угд бол ядардаггүй юм шиг байгаа юм. Би ядардаггүй гэж ойлгоод. Гэтэл бас нэг өөрөх нь нэг тэр гал байгаа орон зай тэр чинь нэг тодорхой цаг хугацаанд биш шүү дээ. Одоо би жишээ авч ярих гэдэг нарны гэрэл илүү өдөр төлхөө гарч байгаа гэх тийм үү. Тэгэхээр нарны гэрлээ галаас эрчим авдаг хүн бол нарны өдрийн цагаар маш тэгж хүчтэй ууггүй цуцхгүй ажиллах чадвартай. Гэтэл магадгүй оддоос юм уу оддын гал буюу сарны галаас эрчим авдаг бай гэж бодъё л доо. Тэгэх юм бол тэр хүн одод гарсан үед гэдэг юм уу илүү одод гарсан үед жоохон нар байгаа үедс од гарч байгаа. Гэхдээ аль одноос эрчим авдаг юм байна. Одоо яхахгүй дэлхийн бүслөөрөө одоо хойд хэсэгт буюу Монголын яг нэг нутаг дэвсгэр дээр илүү харагддаг илүү ойр орн хойд зүгийн орон зайдаас оддын галаас эрчим авдаг байх юм бол тэр хүн тэр цаг хугацаанд л илүү хүчирхэгч гэдэг юм уу илүү тийм
их галыг шатааж ажиллах, дур сонирхолтой ажиллах, илүү үр бүтээлтэй ажиллах гэсэн боломжтой. Тэгэхээр нөгөө тэрийг бас бодоод нэг махан би чинь нөгөө биологийн цагаар ажиллаж байгаа гэдэг утгаараа дуртай юмыг галыг шатааж байгаа чинь махан биенийхээ бас нэг биологийн цагийг бодоод бусад эд эрхтнийгээ бас бодож жоохон ажиллахгүй бол нөгөө эд эрхтэн тэтгэргүй за илг рүү 10-ын явуулаарай, зүрх рүү 20-ын явуулаарай, дэлгэр рүү 30-ын явуулаарай гэсэн гал байгаагаас нөө тархиныхаа өрөө бас ингэ зарцуулж авч байгаа учраас магадгүй тэг хөдөлгөөнгүй хүн юмаа дуртай маяг суучих байгаа шүү дээ тий. Тэгэхээр хөдөлгөөн гэдэг зүйл чинь байгаа газар шаталт явж идэг. Нөгөө эд эрхтэн чинь хөдөлгөхгүй ингээд нөө суугаа амьсгалахгүй гэдэг юм амьсгалж байгаа. Гэхдээ нөгөө бүх анхаарал нь бодож байгаа тоон дээр гэдэг юм уу тархины эдисүүд дээр гэдэг юм уу тэр дээд хэсгүүдрээ илүү уучлаар тэр эд эрхтэн галан гисгүүдээр бас дутаад жоохон цуцах махан биеийнхээ хувьд цуцах хандлага бол байдаг. Тийм утгаар би нэг амралт юугаа бас жоохон зохицуулах нь зүйтэй шүү л гэж хэлмээр. Гэхдээ дуртай юмаа хийж явах үед нөгөө эрчим хүч дундардаггүй шүү дээ. А яг дургуй гэдэг юм хийх юм дургуй ахлаар нөгөө бидний хүссэн бүсээгүй нөгөө эрчмийн бие нөгөө эрчмийг гаргаж өгж байгаа дамжуулж өгж байгаа би сүнсэж байна. Нөгөө эрчмийн бие буюу нарийн бие чинь миний арайгаа докторгүй хүчнээс татаж авсан галын эрчмийг ямар ч хэрэггүй ингээд хийх хүсэлгүй юм хийх өөрийнх нь зориултгүй юм зарцуулаад байх ингэнгүүтэй эрчмээ татахгүй байх эсвэл зориулахгүй байх тийм нэг хандлага байдгийн юм шиг байгаа. Заримдаа би нэг тийм юмдыг хэд хэд өөрийнхөө амьдрал дээрээс анзаарч байсан. Сарны идэвхжэлтэй үед ингээд хийх ёстой юмыг бол хүн яг сарны идэвхжэлтэй шүнжэнгөө хийхэд ядрахгүй байх чинь байгаа байхгүй. Гэтэл яа харахгүй нартай цагаар хийх ёстой гэдэг юм уу? Нарны галын эрчим дундар байж нарны галаар шаталт хийж хийх ёстой зүйлийг сарнаар хийх гэж шүн хийх гэдэг талаар ямар ч нэг бүтээл гарахгүй дэмийл нэг толгой ажиллахгүй ингээд өөрийгөө уяал ингээд суугаад тийм хандлага гараад байдаг. Тэгэхээр нэг дотоод гал бол дундаршгүй дуусахгүй их яг л докторгон гал юм чинь тэр илүү гагцгүй тэр галыг юундаас зарцуулах вэ хизээс зарцуулах вэ гэдгээл мэдээ зарцуулж байвал тэгээ хэр бүтээмжтэй зарцуулах вэ гэдгийг мэдвэл тэр дундаршгүй л гэж хязгааргүй. Зүрх сэтгэлийнхэн дагсан зүйлийг хийхэд бол хүн ирч хүч галаар л дутахгүй л гэсэн. Галаар дутахгүй. Галаар дутдаг хүмүүс байдаг нөө дургуй төвчгүй гэж хийдэг хүн байна. Эсвэл хийж байгаа юмдаа их ялгархаж хийдэг хүн байна. Эсвэл одоо нэг зориултын өөр зүйл зориулах зорилгоор хийж энэ төр байх юм бол цаанаасаа л хоригтэй ихтэй бодлонч тэг болно. Зөндөө олон тэг болно. Юу нэг байнгын түлштэй байя гэх юм бол сүнснийхээ зорилгыг таних хэрэгтэй. Тэгэхээр нэг юм ойлголт байгаа шүү дээ. Бүх юм ч өвөө аваад шүү дээ. Байгалаас нь дандаа гал аваад энэ буцаад байгаль тодорхой хэмжээнд гал аваад зарцуулсан зүйлээ бид нар бас буцаад зарцуулж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөө нэг яад юм бэ гал төлтөх тэгтээ ингээд уурлаад туцаарлаад муу ингээд ойрлоо ташгаар тахад энэ чинь дандаа гал шатж байгаа штэ бас аюух галыг зарцуулж байгаа штэ шаталт үүсгэж байгаа эрчим энергийг зарж байгаа штэ чанга дуурахын хэрээр асрах гал шатааж байгаа хүчтэй ойрлохын хэрээр эсвэл муухай харахын хэрээр маш их ингээд галын эрчмийг шатааж байгаа. Тэгэхээр тэр чинь одоо юу гэдэг байгалаас авсан тэр сайхан галын эрчмийг муухай хорон эрчим гэдэг юм муу зүйлд ингээд зарцуулж ингэж яах чинь өөр аюу хортой гэдэг утгаараа бас их тийм байгалийн эрчмийг зөв зөв зарцуулахгүй бол эргээд тэр чинь бас харин л юм. Тэрийг ингээд үйлдвэрлэж байгаа үн цэнийг одоо жишээлбэл миний эрчмийн энергийн би мэдчихэдэг учраас миний ингээд цоглуулах гал хичээн байгаа цоглуулаад датаал ингээд те өгөө аваа тэнцвүүлж авч байгаа энэ эрчмийг маань ийм буруу зүр цэцлэлтэй хань би эрчим татаж гал татаж чамд өхөө боллоо. Тэгэхээр хүн юу гэдэг айжмд ингээд жоохон ингээд эрчим хураагаал гэхэлэр нөгөөх нь одоо юу гэдэг шуналт ч юм уу эсвэл хов ярихад ч юм уу эсвэл одоо хүн муурахад зарцуулаад байх юм бол татна штэ. Уг нь бол татчих эхлэн штэ. Тийм хүмүүс тэгэхээр чи өөрсдөө тэр галаа өрдөх өстой байтал унтраагаад идэг зүйлүүд өөрсдөө л хийгээд идэв юм штэ. Өөрсдөө л хийж байгаа штэ тий. Дандаа нэг гал гэдэг зүйл өөрөө ариун штэ. Тэгэхээр ариун зүйлийг ариун зүйлд нь зарцуулах штэ. Ариун байх штэ л тий. Нэгдүгээр өөрөө гал ариун. Угаасаа гал ариун. Нарны галыг бодох ариун. Юу ямар ч юмны гал ингээд тэр байгалийн ориг галыг ярьж байгаа штэ тий. Тэр өөрөө ариун. Нэг хог авч нийлүүлж тааж байгаа галыг бол би яриаггүй шүү дээ. Тэгэхээр байгалаас харж байгаа эрчим үнэр бол өөрөө ер нь л ариун байсан ч л ариун байгаа л да. Тэгэхээр тэр ариун зүйлд нь зарцуулах хэрэгтэй байтал хүндрэлтэн бид ч одоо тэгэл
Унтаж ингээд жоо хоол идээд гэдэг юм унтаад амарлаа босоод ирлээ. Тэр сайхан ингээд хүчтэй эний одоо ингээд галтай одоо энергичний гэдэг юм уу тийм элчтэй байгаа бид нэр эхлээл уурлах гэдэг юм эхлээл одоо гэдэг шал зориултын бус хэрэггүй зүйлийг эсвэл амар хідэл арайгаа сайхан амарч элэгтсүүд нэг амарч жаал ингэ шүн сарны ирчим сарны галаавал одын галаагаа бол тийч амарч жаал за одоо өстө юу сайхан ажилуулад гүйлгээд хий гэсэн бүх юм хийлгээд урт наслуулаад энэ би нэрүүл байлгаад гэтэл хэмжээгүй хүн тоологлоноос эхлээл идээл тэнгүүтээ гараал тэгэл тийшээж харж мухаа хайлзаал ийшээж харж орилол ингээл хэлэх юм бол хайран галыг хортой гал гэдэг юм уу бүр гал биш болгоод тусдгаа хайж хахлаар чинь нэгдүгээр бид нь буцаад дараагийн ирчим авчдгаа хоёрдугаар би махт нь өөрийгөө галыг шатаацсан юм чинь бидний өөрт нь гал үлдэхгүй бидний өөрт нь ядаж амьсгалах гал болтор байх хэрэгтэй байхгүй хэвийн амьсгалаад алхаад явчих гал байх хэрэгтэй тэр гал нь дутагдсан шин тэгэл хүмүүс илүү өвддөг юм уу би амархан ядраад байна амархан султаад байна гэх ингээд болж хэлж байгаа нэг талаасаа тэгээд нөгөө галыг шатаач чамд бол ер нь жоохон хөдөлж л байх хэрэгтэй зөв хөдөлгөөн хийж хата гал шатаач амаа гэж юу чамаа хөдөлжээ гэл ингээд дэмий баган хөдөлгөөнүүд хийж байна. Одоо би жишээл ингэж яг зөв бургыг мэдэхгүй хүн янз янзаар хүлээж байгаа. Одоо ингэж фитнес хийж ингээл хийгээд байна. Ямар ч агааргүй, нарны гэрэлгүй, оддын гэрэлгүй, байгалийн унган агаар салхихгүй тэр орон зайд асар их ингээл хөдөлгөөн хийж байна. Тэрний оронд тэр их ингээл хөдөлгөөн хийж ингээ гарч байгаа цаг тэр эрчим нэрийг тэр олон юмыг бүтээлтэй юм зараад ядаж л байгальд ингээд хүмүүстэй сайхан хөөрөлдөд ингээ гүйлдэ. Тэгэхэд дуулаад гүйлдэ тийм үү? Сайхан юм бодоод гүйлдэ. Тэгэхэд чинь өөрөөс нь илүүдл одоо юу н шатлаа гэж бодъё. Гэхдээ байгальд сайхан нэрийг үлдруулж штэ. Адгийн наацхан. Уг нь бол тэгээс гэж боддог байхгүй. Тэгэхгүй йог их сайн л гэж бодъё. Гэхдээ мэдээж йог сайн. Гэхдээ йог одоо энэ булчингийн шөрмөсүүдийг сунах гэдэг нь уян харамхай чанарыг бий болгох зөндөө олон амьдрал хэрэгтэй үйлдэлүүд бас байгаа л байхгүй да. Өөрөө ингээд яаж ч хөвчсээд нөхөнөр ингээд цэвэрлэгч зараад гэрээ цэвэрлээд сууж ханд өөрөө сан хүсээ хартал гэрээ цэвэрлэж яага болдгүй. Тэр чинь хэдэн йог хийснээс илүү шүү дээ. Тонголзоо гэдэлцээ тонголзоод наашаа зэрэг бүх хөдөлгөөнөө хийгээд ингээд ширээн дагавраа ороод гэдэг юм уу ингээд мөлхөөд гэдэг юм уу орон дагавраа ингээд юм. Тэр цэвэрлэгээ их болгонд ч уг нь өөрт нь наслахгүй. Тиймэрхүү юмнаар хөлөхгүй сууцаад тэгээд тэрийг хүчээр йог гэдэг юм хийх, эсвэл хүчээр фитнес гэдэг юм хийх. Нэг талаасаа бас нөгөө нүүдлийн амьдралаас татгалцсан гэдэг юм уу? Идэвхтэй хөдөлгөөнтэй амьсгалтай амьдралаас татгалцсан хүмүүсийн бас нэг эрүүл байх хүсэлтээр дөрвөөсөн л бас одоо нэг нэгийгээ нөхцөл байгаа харах ядсан л арга хэмжээ л дээ. Гэхдээ тэрийг би муулж байгаа биш. Нэг хүндрэлтний хандлагатай бас. Тэгэхээр монголчууд тийм байгаагүй л гэж хэлдэг. Нөгөө нэг ариун гал гэж байна шүү дээ. Нөгөө галын тахилга хийхэд хажууд нь дуулдаг, бүжиглдэг, нөгөө галыг баясгадаг шүү дээ. Тэрнтэй адилхан дотоод галаа бас өртөхийн тулд яг л дуулаад, бүжиглээд баясгахаар тэгэл яг л ижлэхэн гал юм чи. Тийш дээ. Тэр утгаараа тэгж ойлгох юм байна тийм. Ер нь гал ханаас үүсэлтэй. Бидний бие махбод дотор байгаа галыг бид нар ингээд дандаа гаднаас авч хэрэглэж явах хэрэгтэй ш. Бид нар дотоод галаа өөрсдөө өлдөөд ингээд юу ач боломжтой штэ. Арвижуулчих боломжтой. Нэг өсгөж боломжтой штэ. Жохон ингээд байгаа юугаа одоо жоохон өдөржин инээлтэй сайхан инээгээл өдөржин баяр хүртээ юмэр хэлэхэд гал өөртөө үлдэрлэж байна. Тэр амнаас гарч байгаа сайхан үгнээс яаж байгаа галтай буюу энерги үлдэрлэж байгаа. Тэр энерги өөрөө сайхан энергиэр сайхан хайрын гэдэг юм уу сайхан талархлын гэдэг юм уу сайхан урам зоригоос үйлдвэрлэгдэж гарч ирсэн гэдэг утгаараа чинь сайхан л эрчим энерги. Тэгээ амьтаа зүйлээс бий болсон гэдэг ам буюу галан дотроо явж л байгаа. Тэр шиг ингээд өдөрөө харч ингээд бүх юмыг сайхныг олчраал инээмсэглэл эсвэл хайр эсвэл талархал эсвэл хүндэтгэлийн ингээд харсаар эргэн тойрноо харчаад сайхан эрчмийг тэр өөрөө харцнаасаа үйлдвэрлэж байгаа. Тэр нь өөрийг нь тойрол хүрээлээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрт нь л гал нэмэгдээд өөрийнх нь л ариун эрчим нэмэгдээд дулаан эрчим нэмэгдээд бүлээн эрчим нэмэгдээд явж байгаа учраас тэр хүн өөрөө үйлдвэрлэж боломжтой юм дээр өдөржин шийдэш муухай харчаад гэдэг юм ингээд хялалцж эхэлчихэд тэг хуржээд аврагдаар ирчээд одоо бинээстэй галуунаад нь бөхөөд энэ миний мэлмийн хүрдэг гэмтээд энэ надад засал хийж өгөөч гэх энэ аяг утгагүй байхгүй юу? Утгагүй шүү дээ. Эсвэл за би галаа урьж байгаа ингээд хоол идээд байгаа. Эсвэл би галаа өрдүүлж байгаа ингээд засал хийлгээд гэдэг юм ном уншуулаад суух. Айгу. Ер нь бол одоо монголчууд гэж ярьдаг юм аа нэг хувь зээний хайзан бай гэж нэг ярьдаг.
Хувь заяаныхаа эзэн байдаг нь энэ махан биеийнхаа эзэн байхыг хэлж байгаа шүү дээ. Тэгвэл чи махан бие сайхан байхыг хүсэж байгаа бол үнэхээр сайн эрчим энергийн орон зай долгионтой очиж холбогдуулахыг хүсэж байгаа бол эрчимтэйгээ оч холбогддог. Гэрэлтэйгээ холбогдно. Сүдэртэйгээ холбогдно. Тэгж хүсчил байгаа бол чи өөрөө сайхан эрчмийг үйлдвэрлэгч бай. Чи өөрөө ингээд нүрэндээ галтай нүдэндээ цогтой байя гэж хүсчил байгаа чи тэр галыг өрөөсөө л гаргаж. Ямар үе чи нүдэнд гал үсээд байна. Ямар үе чи ингээд нүднээс цог цацраад байна тийм үү? Жаргалтай, баяртай ингээд тийм үед. Тэгвэл чи жаргалтай байх боломжийг өөрөө бий болгоч л доо. Тэс бусдаас жаргал одоо ингээд харж байгаа хүмүүс аюух бусдаас нүг чи намайг хайрласангүй, чи намайг жаргаасангүй, чи намайг баярлуулсангүй, чи намайг хүндэлсэнгүй, чи над руу гоё харсангүй, чи надад гоё үг хэлсэнгүй. Тэгвэл чи тэрийг бусдаас биш. Өөрөө тэрийг хий. Чи тэр хүнд гоё үг хэл. Чамаас гоё үг сонсож байгаа бусаа чамд гоё үг хэлнэ. Хэзээ чамаас гоё үг сонсож байгаа өөдөж чинь ингээл муухай үг хэлэх гээд яаж чадахгүй л байхгүй тэр тийм нөгөө нэг зүй тогтол нь тийм биш нөгөө нэг эрчмийн нөгөө нэг долгион чинь тэгс таардаггүй. Тэгэл чи хүний хүндлээд тахмал хүн чамаас асрах хүндлийг хүлээж байгаа тэр хүн жоох оюун ухаантай л бол оюун ухаантай байна хүн болго амтэн хүртэл цаан чинь тийм байхад чинь тэгэхээр нэг буцаал чам руу хүндэтгэл хэлэн чамаас одоо талархлын баярлаа миний найзаа баярлаа чамд гэдэг ингэдэг үг сонсдог хүн эргүүлээд чамаас тус дэмжиж авчаад гэдэг юм уу те чиний дэргэд байхдаа баярлаа гэдэг үг хэлэхгүй байж чадахгүй яа энэ надад зөндөө олон баярлаа гэж чад би нэг удаасан баярлаа гэлж баярлаа гээл дараа нь хоёр дахь хайлна гурав дахь хайл гэх мэтлэн ингээд нөгөө өөрийгөө бүтээх боломжтой эдэрхнээч бүтээх боломжтой. Тэгвэл ер нь өөрөөсөө л дотоод байгаа зүйлээ ер нь л өөрөөсөө л хайх нь хайн бас хайрлах нь гэх юм уу? Хүсэж байгаа зүйлээ хүн өөрөөсөө л бий болго. Хүсэж байгаа зүйлээ бусдаас битгий өөрөө бий болго. Өөрийгөө одоо би зовж гинаа л гэдээ яриад идэг хүн зовлон захиалаад байна шүү дээ. Өөрөө автцсан ч юм уу? Өөрөө нүг би зовж гинаа гэхэл өөтгөл чам өшөх зовоод өшөх зовлон гэдэг жинхэнэ чамд юу гэдэг үзүүлээд өгөөд цаан ч нэг хувь заяаны эзэн гэж нэг зүйл байгаа штэ. Нэг карманы эзэн гэж зүйл байгаа штэ. Тэгэхээр нөгөө тэр карманы эзэдүүд чамд энэ ингээ зовлон биш зүйлийг зовж гин гэдэг юм. Зовлон гэж юу гэдгийг мэдэхгүй байна. Яг одоо өөрөх нь өнөөдрийн байгаа төлөв бол зовлон биш. Уг нь инхэн болон байлна. Магадгүй буян шиг байна. Магадгүй ад жаргал байна. Одоо баяр хөөр байна. Гэтэл энийг зовлон гэдэг нь жинхэнэ зовлон юу гэдгийг би чамд үзүүлье. Хав. Гэт чи зовлон захиалчихж байгаа гэдэг юм уу? Хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг тэгэл талархаад амьдраад ивэл тэгэл үзэн эзэн. Тийм. Тэгтээ жоохон бас жоохон чин үнэн гэдэг зүйл дагаж авах хэрэгтэй. Худлаа талархах биш штэ. Талархсан гэдэг одоо хавтгаарсан тийм талархлаа. Окторгоо орчлон ертөнцөд талархъя. Юуны төлөө орчлон ертөнцөд талархаж байгаа юм жишээлбэл байгаль хэлхийдээ талархъя. Яг юуны төлөө талархаж байгаа тийм үү? Одоо бүх найз нөхдөд талархъя. Хүн бүх найз нөхдөд тэр оюундаа тэгж талархаж байгаа, чимгээдээ ингэ талархаж байгаа, боддоо ингэ талархаж байгаа. Тийм нэг бодит байх хэрэгтэй, өмнө байх хэрэгтэй байхгүй. Тэгвэл бүгд нь талархаж байна. Тэгж яг өөрөөс нь талархлын эрчим гарч байгаа нь сайн. Гэхдээ нэг бас нэг онож тэн дотор чинь ам гэдэг зүйл бий, чин үнэн гэдэг зүйл чинь уйдчихэж тэр талархал жинхэнэ талархал бол тэр хүний зүрх сэтгэл нөлөөж тэндээс одоо юу гэдэг нь тийм талархлын жинхэнэ галтай эрчим чинь гарч ирж чамд бас чиний хувь зээг өргөхөд тэгээ амьгүй талархал бол жоохон утгагүй байдаг. Яг талархлыг гэдэг үгийг хэлж байгаа нь өөрт нь сайхан байгаа байхгүй. Тэгээ хитрхийн нэг даван болол талархаагүй юм төрөл одоо би жишээ аваа ярил л да. Үер усны аюул болж байна. Үер усны аюулд талархаа гэж суух юм чинь жоохон утгагүй болчих шээ. Яг тэрнтэй адилхан болчих гээд байгаа байхгүй. Одоо юу гэмдэ нэг жоохон арай бас нэг хэд хавтгаар үж юмыг болохгүй гэж эзэнтэй талархах юм. Тийм эзэнтэй бөгөөд тэр талархал чин сэтгэлээс гарч байгаа хэрэгтэй. Яасан? Өнөөдөр одоо ингэ баярч байна надад тийм зүйл одоо ханиадны ингэж сайхан миний ханиадыг эдгээсэй гэдэг юм сайхан ханиадны ингэ надад цай хийгээд өгсөн. Энэ сайхан сэтгэлд нь талархая. Гэвэл энэ талархал жинхэнэ надаас миний сэтгэл зүрхнээс гараад амьтайгаа галтайгаа одоо чиний сэтгэл зүрхэн дээр очиод чи бидний хооронд талархлын маш сайхан халуун дулаан гал оч бий болоод хүндэтгэл бий болно, дараа нь нэмэгдээд хайр бий болно, дараа нь итгэлцэл бий болно, маш удаан хугацаанд нөхрөл бий болно гэдэг юм уу. Тийм гоё суурь бүрдэх байхгүй. Тэгвэл зүгээр байгаа хөө чам талархлаа гэж хэлэхлээр хөө энийг би одоо талархуулах юу хэлгэцэн болоо гэх нөгөө хүн чинь гайхал те бараг зарим нэг дүүс ч магадгүй шүү дээ. Тэгэхээр жоохон тийм бас жоохон яг хэлж байгаа сайхан. Гомцсон гэж хэлхээс илүү сайн. Гэтэ бүр мөн чанарын төвшин гэдэг юм уу, амин чанарын төвшин гэдэг юм шиг талархах хэрэг. Гүн төвшөндөө бол ингээд
бүр ингээ байгаа онж буухан жоохон бага л гэж хэлээ да. За энэ дээр нөө алтан дээд үнний айлхуу судран уншиж хахад одоо эртний жуухта 13 дугаар зууны үед нөө гомдол гэж байдгүй байсан мэн гэж ойлгосон. Одоо нөө хүнд гомдох нь иргэн хүний шинж биш гэсэн нэг тийм одоо нэг хэсэг байсан. Тэгээд эрт үед үнэхээр тийм гомдол одоо байгаагүй махт. Одоо орчин үед л хүмүүс гомддог шүү дээ бие биендээ ингэсэнгүү тэгсэнгүү гэл. Харин гомдлохгүй байх боломжтой байдгийн болов. За эхлээд ямар хүн хүнд гомддгийн тухай ярил л да. Ер нь бол нэг тийм одоо ингээд их өгөөмөр ууж хүн хүнд ер нь гомддаггүй шүү. Их тийм жижигхэн зүрх сэтгэлтэй хүн гэх юм уу? Их бусдаас өгөө авааны нэхэл ихтэй хүн гэх юм уу? Сэтгэл нь тийм уйтан давчуу хүн юмд хамархан гомддог байх магадлалтай надад анзаарагддаг. Яг хөө тэгтээ нэг тэр гомдлоос их олон янз байна. Хүүхдийн цагаахан гомдол гэж нэг гомдол байна. Зүгээр нэг зарим хүмүүсд юм болгонд гомдож идэг нэг хүн биш үү? Энэ л утгагүй байхгүй. Юм болгонд энэ одоо үүдээ санаандгүй ингээд хүн өөрийг нь хараагүй хараа мутан өнгөлөөр мэдлээгүй гэж болно. Мэдлсэнгүйгээ гомдчих чийтэй ч юм уу те жишээлбэл энгийнээр одоо их сонин юм. Тэгээд түүгээр хоёр хүний хоорондын яриа ингээд тэнд болоод өнгөрсөн байхад тэрийг өөр дээр туцаж аваад энэ яг намайг л хэлж байгаа. Яг намайг хэлж байгаахгүй тэр ингээд эзэнгүй яриад байгаа зүйл нь ингээд ингээд димиг өөр дээр тусаад гомддог энэ хүмүүс бэ штэ. Их зовлонтой тийм хүмүүс байдаг штэ. Тэгэхээр би тэр хүмүүсийн төвшин дээр хахлаар тэр их уйтан хүмүүс тэгж ярьдаг л гэж жижигхэн сэтгэлтэй хүмүүс их амархан гомдохтой байдгийн болов гэж боддог шүү. Нэг талаасаа. За нөгөө талаасаа нэг саяхан за та нарын үдч нэг саяхандаа монголчууд их гүндүүгүү бод гэж ярьдаг шүү дээ. Тэр ерөнхий нийгмийн нийтлэг хандлага байсан баг. Ямар ч гадны хүн ирээл ингээд Монгол ямар ч монгол хүнтэй ингээд харьцаж марсаг монголчууд ямар сайхан сэтгэлтэй ямар уужгүй. Тэгээд ямар их зочломтхой ямар гүндүүгүү тийм бод юм бэ тийм. Гүндүүгүү гэдэг чинь цаана нэг юм нэг гомдоод байдаггүй нэг тийм шалтар болдрыг үг хэлээд байдаггүй. Нэг юм тийм ингээд өөр дээр тусгаж аваад ингэдэггүй тийм их уужуу тийм хүмүүс төсөөлөж чаас. Тэгэхээр монголчууд ерөнхийдөө тийм бидний аав ээж үү тийм л байсан. Гомдлоо гэдэг нь би хүүхд тахтаа би ярьжсэнээ санахгүй байгаа байхгүй. Би тэр найзаас та гомцсон. Яг гоо найзууд гомдох өмнөд гаргана урагч найзууд байна, ховч найзууд байна. Тэгэхээр тэр нь ингээл өстой гомцсон шүү дээ. Би гомцсон гэд ярьжсэн тийм яриа өөрөө би лав тэгж ярьжсэн тэр ерөөсө бодожсэн хандахгүй. Зүр сүүлийн үдэл ингээл жоох юм болоод ингээл ач зэнэр ингээл гомдлаач хамаад. Гэл нэг нэгэндээ хүртэл гомдож яана гэд ингээд байгаа байхгүй. Тэрийг нээж аав нь өгшүүлээл чи стандараа дүүгээ гомдоогоод яаж байгаа ингээл стандараа. Скол тэр өөрөө нэг тэр үгийг давтамж ихсэх тийм сайн биш нэг. Хоёрдугаар гомдоод байгаа тэр зүйлийг өгшүүлээд байх нь сайн биш л байх л та. Тэгэхээр 13 дугаар зууны үед дээрэс нь юм байгаа штэ. Queen 9 босрол гэж байгаа. Тэр Queen 9 босрол дээр чинь нөгөө нэг үйтнгийнхэн хоорондоо ямар босролтой байх вэ? Ах сэгсүүд ямар босролтой байх вэ? Дүүнэр нь ямар босролтой байх вэ? Эмээ өвгөнөр нь ямар босролтой байх вэ? Хамт олон ямар босролтой, садан төрөл ямар босролтой байх вэ гэд ингээд том тийм босрлын тойрогт оруулаад хүүхдийг хүмүүжүүлдэг. Байсан учраас тийм нэгдүгээр шалтар болдар ямар хөөцлөх завчгүйсэн баг хүн гомдлоо гэж ярих юм бол тэрийг энэ гомдох зүйл биш ээ гэдгийг тайлбарлацдаг. Захын найз нь ч юм уу, дүүн ч юм уу, ах нь ч юм уу, аав ээж нь дэрэгдэн байгаа байхгүй. Тэр тийм гомдол гэдэг ойлголт тэнд байдаггүй. Харилцаа их тодорхой л байсан. Тэр харилцаанд нь тийм эмзэг, тийм торхон, нарийнхан тийм зүйл байгаагүй байх л та. Нэгдүгээр хоёрдугаарт нь юу штэ. Тэр том босролтонгод, хүн босролтонгод байсан. Хүн 35 эрдэмгээ том эрдэм байна. Бүх хүмүүсийн нэг мэдлэг хүндэлтгэхээс нь эхлээд хүнийг хүмүүжүүлдэг. Тэгэхээр яаж найдлуур, яаж нөхөрлөх, яаж андлах вэ? Яаж өгөө авааг тэнцвүүлэх вэ? Яаж нэг одоо адгийн наасны худалдаа харилцааг ихтэй хүртэл хин хинээр ашиг заавал тэнцвүүр худалдаа харилж байна. Нэг хүн нөгөөдхөө мончих гэдэг, залдах гэдэг, мэхлэх гэдэг, яаж хийж одоо ятгах жагаа зарчих гэдэг, пиар зарчих гэдэг ойлголт байхгүй. Бүх юм текст зарчим дээр ингээд явагдаж байгаа учраас цэвэр явагдаж учраас тэнд ямар нэгэн тийм хүн 35 эрдмэр буюу нөө 35 эрдэм цугласан хүмүүсийн хувьд тийм зүйл байгаагүй.
байх үндэсгүй болчиход байгаа юм. Тэгэхээр ингээд боловсролынхаа салбарчил ахуй хүмүүжил дээж тэр дээрээс нь дахиад өөрөө эр хүмүүсийн нэр хүн болгоод хүмүүс эмэгтэй хүмүүсийн ижи болгоод өсгөж шít том ижи боловсрол гэж байна шүү. Жохон нялх төрсэн охтуудыг ирээдүйд эх хүн болно гэдэг утгаар бүхэл бүтэн ижи боловсрол сурдаг. Энэ квен гэдэг боловсрол сурч байгаа байхгүй. Тэнгүүд эр хүмүүсийг бүгдийг энэ хүн ирээдүйд эцэг болох юм. Эх орноо хамгаалах юм. Төрөө босгох юм гэдэг утгаар эр квен боловсрол гэдэг боловсрол сурч байгаа. Тэгэхээр ийм эр чанартай хүмүүс энэ буюу нэмжин сэтгэлийн, энерхүйн сэтгэлийн боловсролтой хүмүүс болгоод өсгсөн хүмүүсийн дунд тийм үл ойлголцол юм зөрчил гэдэг юм уу ингээд харилцааны асуудал үүсэхгүй болчих. Тэгээ тэр утгаараа л тэр алтан дэд үнэ айлгуудаар тэмцэл байх уу. Дээрэс нь наан ч нэг сэтгэлийн боловсролыг монголчууд хамгийн өндөр тавьдаг байсан учраас тэр энэ цэхийн яриад байгаа төвөмөл сэтгэлийн трама буюу тэр гомдлоос үүдэлсэн, гунигаас үүдэлсэн одоо юу гэдэг тийм асуудал байхгүй. 100 сэтгэлийн 108 төвшин сайхан боловсрол. Тэгээ бүх хүмүүс нь сэтгэлийн 108 төвшин сайхан амар амгалан амьдарч байсан. Тэгэхээр ийм л том зүйл алтан дэд үнэ айлгуудаар хэлэгдээд монголчууд тэр сайхан болтол байсан юм шиг байсан юм байна лээ. Би бол яхаа ус хөвлчийг үзээд л зогссон. Бидний ер нь хүмүүсийн мөн чанар хэдийнээс эвдэрсэн бэ гэхээр яг хөө илүү их эвдэрч ихэлсэн үеийг ярих юм бол өстой нэг зах зээлийн нийгмээс л эхэлж эвдэрсэн шүү. Тэрнээс өмнө бол нэг нийгмээрээ хин нэгийг шулгах муухай хав одоо матаач гэдэг бүр ингээ матдаг хүмүүс дурггүй матаач гэдэг энэ цагт хов яриад одоо цүнх баригч нар гэдэг шиг сууны ямар л тэдний нэр тийм шүү. Матах нь муухай, панц хийх нь муухай, шулах нь муухай, урвах нь муухай гэд энэ олон юм чинь 10 жилийн сургуулийн хүмүүжил дээш тэр намын тэр нэг намд эсдэг байсан шүү. Тэгэхээр намын хурлаар авч хэлцэх тийм ёс зүйн үйлдэлүүдийг бүгдийг айлхаар хорж цагдаж нэг шүүж буруутгаж ингэж зэмлэл оноодог байсан гэдэг утгаар харьцангуй нийгэм бол цэвэрхэн байсан. Харьцангуй. Тэгээ сүүлдээ л ингээд ийм болоод ирэх юм биш үү? Одоо бол харин тэр 13 дугаар зууны их Монгол улсын үед хүмүүс нэг бүгдээрээ л нэг тийм гэгээдний бараг тийм дүртэй юм шиг санагдаад байгаа юм. Ингээд бүх юм ахын хүлээсэн үедгийн тэр зүйлүүдийг ингээд даваад гарч гисэн. Тэг ингээд их үеийн төлөө ингээд яг юм нэг бүлнийг гал болчихсон болохоор ямар ч тийм хар байна уу юм одоогийн хэлтгэр юм шалдар болдор зүйл байхгүйсэн юм шиг. Тэгэхээр ер нь суурин мэдлэг боловсрол ахиулах. Тийм мэдлэг боловсрол байхаас гадна хамтын хариуцлага гэдэг нэг том ойлголт байгаад байгаа тий. Энэ нөгөө одоогийн нийгэм чинь болохоор хувиа хичээсэн хувийн хариуцлага гэдэг шиг тийм аминчхан, бэртэгчин, амин хувийн хэрэгшгийг нэгдүгээр тавьж байна. Тэр үед чинь нийтийн хэрэгшгийг нэгдүгээр тавьж штеп. Бүр нийтиндээ бүр одоо тэнгэрийн хүн төрөлхтний хэрэгшгийг нэгдүгээр тавьж штеп. Хүн төрөлхтөн энэ нэг дэлхий дээр нийтээрээ энэ хамглан байя гэдэг асуудлыг тавьж. Тэгээд нөгөө дэлхийд дахнаа хүн төрөлхтнийг сайхан байлгахын төлөө цөөхөн монголчууд тэр бусад улс орны одоо алтан ордон ингээд Оросын гэрчгийн төлөө, Эмтекийн гэрчгийн төлөө, Хятадын гэрчгийн төлөө яа нэг орн байгуулж байна тийм үү. Ингээд дундад Аз руу очлаа ингээд. Энэ бүгдийг чинь бусдын хүндрэлтний гэрчгийн төлөө гэж авч ирсэн хүмүүс байгаад байна. Тэгэхээр одоо энгийнээр бодоход өнөөдөр бид нар өөрсдөө хувийн гэрчгийг хамгаалж чадахгүй байж тээ яс юм дээрээ тий. Тэгэхэд бид нар чинь хувийн гэрчгийг бүр ингээд хамгаалаа сурцсан яг нөө хүндрэлтний хэрэгшгийг хамгаалах тийм өндөр гэгэрэлд хүрсэн учраас тэр өндөрлөгтний хэрэгш дунд нь өөрийнх нь хувийн жижигэн амбиц жижигэн хэрэгшийг хамт явуулж байгаа шүү дээ. Хамт явж хүндрэлтний бүгдээрээ сайхан болчихом тэр хүн сайхан нийгэмд сайхан амьдраад өөрийнх нь хэрэгших байдлахан хөндөгдөхгүй одоо тэгш хангалтад явах боломж нь бүз. Тэр нэг хамтын хариуцлага гэдэг зүйлийг маш өндөр тавьсан байлээ. Тэгээд хамтын хариуцлагын сөрөг тал юу гэдэг вэ? Амин хувь ачаа үзэл. Тэр нэг бүгдээрээ энэ миний юм, энэ манай юм, энэ бидний юм, энэ дэлхий биднийх, энэ Монгол улс биднийх, энэ газар шороо биднийх гэд ингэж зүтгэж байгаа хүмүүсийн хувьд өнөөдрийн бид нар чинь тий зөвхөн ингэж харахлаар чинь дандаа хувийн нэг тийм яригадаад байна шүү дээ. Одоо ингээл нөгөө нэг би яг ингээл бяцлал өөрөө ингээ хийдэг, бяцлагын багш хэрнээ бяцлал шөмжтэй хандаад ахгүй зарим нэг бяцлал маш олон хүмүүс зөвхөн хувийн бяцлал хийж байгаа. Бүр зөвхөн өөрөө л гой болох гээд одоо өөрийнхөө
Яг өнөөдрийн хувьд ингээ би өвдсөн хүний хувьд бол эхлээд нэг эрүүл болчих гэж зүтгэх нь зөв. Эрүүл бэжиж одоо би баян болчих. Одоо би тийм болчих, ийм болчих гэдэг ингээд бяцлага суугаад байгаа. Эсвэл заавал бяцлал биш л дээ. Тийм зөвхөн тийм жижигэн бүлийн эр хашиг гэдэг юм галын эр хашигын төлөө ингээд яваад байгаа. Тэр өөрөө нэг талаасаа нэг маш бас их хагарлыг авчирч байна л гэж хэлээ да. Хизээч хувийн эр хашиг дуусахгүй байхгүй да. Би бас сүүлдээ тэгэж үзсэн. Андын хэрэг нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг чинь ямар том одоо философи гүн үг байсан. Тэгээ ийм ч дээ сайн юу лээ. Сайхалт айлын санаа нэг. Жин өөрөө л хамтарч байх зарчмыг хөрштойгоо тэм сайн харьцаатай байх зарчмыг сайхалт айл гэдэг нь одоо юу гэдэг зөвхөн жишээлбэл би энэ довон дээр ингээд мал малдаг байлгээд тэр сайхалт айлыг хэлж байгаа биш шүү дээ талаасаа. Яг зарим хүмүүс тэгж явцсан ойлгож болно. Тэглээ гэсэн чисээ хөрс зэрэгэлдээ усуудтаа сайхан амьдрах юм бол малын эзгүүд нэг малын чисээ харчин тийм үү? Одоо хүүхч чухт энэ тэндээс бол бүжээл хүү яав юм нөх юм юу хийж авч ингээд сайхалт айлын санаа нэг. Тэрнтэй айлхан тэр нь улс орны хэмжээнд очихороо хөрс зэрэгэлдээ улс орнууд болоо явчих. Эсвэл бүр том хөндөрлөгтөн болоо явчих. Тэгэхээр их тийм том философитой ард хүн байжээ л гэж. Үнэхээр жинхэнэ нөө суралцахаар одоо энэ цагт нэг юм яриад шүү дээ. Хүмүүс маш их тунхаг хүлээдэж шүү дээ. Тунхаг үг нь энд байх хэрэгтэй байхгүй юу? Андын хэрэг бүтэл өөр хэрэг бүтэл тийм үү сайхалт таны санаа нэг. Одоо юу юучлээд нэг зөндөө олоогүй шүү дээ. Хүн ахтай дээлцэхтэй. Тэгэл энэ үгнүүдийг л ингээд хэлээд байх юм бол харин жинхэнэ тэр хүн өөрөө гэгэрэл ташимд маш хурдан гэгэрэх боломжтой байхгүй юу? Аяндаа л нэр андыгаа гэсэн босгэлтэй болцсон явж байгаа нэг мэдгэд. Тэгээд олон сайхан үнж андартай болчихно. Андуудыг өөрөө нь хүрээлээд эхэлнэ. Их олон ажил төрлийн бүтэх боломжтой болчихно. Тийм нэг зөвлөг биш. Яг нэг одоо юу гэх юм те нэг том зорилготой бүгд л миний зорилго ижлэхэн өөр танихгүй хин нэгний зорилгыг ижлэх учраас ингээл танихгүй ч байсан тэр хүний хэрэг бүтвэл миний хэрэг бүтснээс юу яах вэ гэл байдаг байсан юм шиг санагдсан. Тэгээ ямар ч байсан андын хэрэг бүтэх ёстой бүтчүүл эргээд анд нөхтөл тус болдог шүү дээ. Танихгүй хүн тус болцсон байсан ч хүний тусыг авцсан хүний тусыг хизээч мартахгүй боломж гараад таарлах бол нөгөө нэг надад нэг твдэж явахад төвнөр тусалсандаа би тэрний тусалж юмсан гэд хүн дандаа нэг чигээр байдаггүй шүү дээ. Цаг нь болоход эргээд тусалчих гад зүтгэдэг. Тэгээ нөө аягны хариу өдөрт актын хариу жилдээгээд их гой юу. Энд төр чинь ерөөсөө тэр чигээрээ сургууль хүмүүжлж яг энэ монголчуудын энэ ардын зүрц зөв сургаал ус дотор зүрц дотор онч мэрэгэн дотор байгаад байгаа байхгүй. Үлгэр дотор байна, тойс дотор байна, домог дотор бүгд байна. Тэгээ нөө түрүүн ярьсан хүн 35 боловсрол гэж нэг ярьсан шүү дээ. Энэ дотор дандаа энэ үгүүдээр хүмүүжүүлж исэн байгаа байхгүй. Тэгтэл аяндаа нөгөө хүн үлгэр яриад үлгэр дуртай болоод өссөн хүүхэд нь өөрөө хүмүүжчихдээ үлгэрээсээ өөрөө хүмүүжлээ болоод авчдаг. Янз бүрийн эхийн ээжийнхээ сургаал, аавынхаа сургаалыг сонсоод сурсан хүмүүс нь зөв сайхан сургаалыг сонсоод сурсан хүмүүс нь хожим хин нэгээр сургуулаад энэ цагт нэг хөтчгээд нэг сони юм гарч байгаа. Хөтлүүлэхгүй тэр сургаал өгсөн тэр чихэнд нь хоногцсон сэтгэл зүрхэнд нь хоногцсон аавынх нь ээжийнх нь эмээгийнх нь өвгийнх нь захаас сургаал нь мэрэг зүүр цэцэн мөн ардын зүүр цэцэн мөн тэр сайхан ардын дуу нь өөрөө тэр хүмүүсийг хүмүүжүүлчихдэг хөтч нь болчихж байгаа хгүй насан турш шаа. Тэгэхээр одоо энэ цагт чинь тийм биш шүү дээ. Энэ үнэхээр биш байгаа болохоор биш вэ гэж хэлье. Шүмжилмэр байгаа гэдэг утгаараа л бусад нөгөө нэг гүн сэтгэгч нарын гэдэг юм агуу хүмүүсийн имийг үүсгэх гээгүй. Тэр хүмүүс имижсэн нэг тунхаг бол өөрийнхөө ураа лозон болгох нь зөв. Одоо нэг социализмын үед аюулт морьтой байсан шүү дээ. Тэрэн шиг нэг тодорхой нийгэм болго өөр гэсэн ураатай л байх юм л та тий. Тэр ураа нь өөрөө хүмүүсийг бас масс их хөдөлгдөг том хүч бас байгаад байсан. Юм бэлээ тий. Нийтийн тийм том хөдөлгөж гэж. За тэгвэл хуучны сайхан сургаал үг, зөөрөг, онч мэрэг өгсөө ахин дахин сонсож давтъя.